Үндэсний аудитын газраас гадаадын зээл тусламжийн бодит хэрэгцээ шаардлагыг үндэслэлтэд төлөвлөөгүй хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний өрнөлөөг тооцохгүй байна гэж дүгнжээ. За мөн Монгол улсад хэрэгждэг гадаадын зээл тусламжийн төслүүдийн нэгдсэн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байсан байна. Энэ нь гадаадын зээл тусламж нь бодит хөгжил бүтээхээс илүү үр ашиггүй үрийг үүсгэсээр байгаа юм. За энэ сэдвээр студид сэтгүүлч Уланбаяр үргэлжлүүлэн мэдээллийг хүргэнэ. Ойрын дөрөв үзэгчтэй үндэсний аудитын газраас хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд шалгалт оруулсан байна. За ингэхэд бол зориултын бус зарцуулалтыг нэрлэжээ. За тухайлбал байгаль орчин үр амьсгал өөрчлөлтийн яамд биологийн олон янз байдлыг хамгаалах ур амьсгалын өөрчлөлтөнд тасан цогцох төсөл буюу 2, 3 дугаар шатны мөнгийг байгаль орчны яам ухаалаг дэлгэц авахд 30 сая төгрөг, ухаалаг дэлгэцийн хөл авахд 13 сая төгрөг, Говьалтай аймгийн засаг даргын тамгын газарт ухаалаг дэлгэц, зөөврийн компьютер зэрэг техник технологи хэрэгсэл авахд ийм зориултын бусаар зарцуулсан нь одоо тайлангаар гарсан байна. За мөн гэр бүл хүүхэд нийгэм хамгааллын яам, онцгой адил үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн. За гэтэл энэ төсөлд зориулсан мөнгөөр төслийн өрөнгөөс томилтын зардал гаргасан, төслийн 15.6 сая төгрөгийг шилэн хаана хаалт хийсэн зэрэг ийм хөтөлбөрүүдэд тусгасан байна. За дараагийнх нь бол гүйцэтгэлд хангалтгүй төслүүдийг үндэсний аудитын газраас нэрлэжээ. За хамгийн ихэнд байгаль орчин ур амьсгал өөрчлөлтийн яам бол байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадварыг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. За энэ төслөл Бүгд найрамдах Солонгос улсын 14.8 сая ам.долларын хөнгөлөлтөд 40 жилийн хугацаатайгаар за жилийн тэг зууны 15% хүүтэй нэн хөнгөлөлтөд зээлээр хэрэгжсэн. За гэвч нийслэлтэй буюу нийслэлийн ерөнхий архитектуртай зураг төслийг нэгтгэх зэрэг ажлуудаас болоод за одоо хүртэл төслийн нэгж байгуулагдаагүй за мөн гүйцэтгэх сонгон шалгалтын тендерийг 5 удаа зарласан ч хинч шалгараагүй амжилтгүй болсон. За нэмээд 2025 оны улсын төсөв тусгуулах санал хүргүүлсэн шаардлагатай нэмэлт мөнгийг улсын төсөв тусгуулахаар хүргүүлсэн боловч улсын хурл хүлээж аваагүй. За тиймээс удаашрсан гацсан төслүүдээр нэрлэгдэжээ. За дараагийнх бол эрчим хүчний яамаас хэрэгжүүлж байгаа 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл. За энэ төсөл бол нийтдээ ерөөсөө л 24 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 45.2% гүйцэтгэлтэй яваа. Шалтгаан нь бол одоо барилгыг хэрэгжүүлэх Солонгос улсын компани дампуурсан шалтгаанаар бол энэ төсөл гацсан. За нөхцөл байдлыг цааш яаж үргэлжлүүлэх вэ гэдэгт бол засгийн газар гарц хайж за бүгд найрамдах Солонгос улстай тохиролцоо их байдлаар асуудал үргэлжилж байна. За дараагийнх нь бол одоогийн аялал жуулчлал спортын яам буюу доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл байгаа. За Хинтээ аймгийн Дадал сумын нутагт байрлах Дэлгүүн болдог байгалийн тусгалт газрын мэдээллийн төвийн барилгыг барих байсан ч сонгон шалгуулалт хууль бус шалтгаанаар явагдсан гэдэг шалтгаанаар бол авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хилтэст шалгагдаж байгаагаас ажил нь удаашрсан гацсан юм байдалтай байна. За дараагийнх нь замын үүдийн дэд бүтцэс сайжруулах төслийн багц байгаа. Унтны усны цэвэршүүлэх үйлдвэрийг 2009-с 2016 онд хэрэгжүүлсэн. 21 онд замын үүд дулааны станц байгуулагдаж тухайн үйлдвэрийг хүлээн авсан ч цаашид ашиглах боломжгүй, шаардлага хангаагүй, одоо турба хоолойноос зэвтэ ус гардаг зэрэг мөн л нөгөө төслийн хэрэгжилт бүрэн хангаагүй шалтгаанаар энэ төсөл гүйцэтгэл хангалтгүй төслөөр нэрлэгдэжээ. За уг нь л тухайн үйлдвэрийг ашиглахад засвар үйлчлэгтэй ашиглалтын зардал өндөр тул мөн цаашид ч ашиглах боломжгүй гэж эцсийн байдлыг дүгнсэн байна. За дараагийн төслөөр бол Эрдэнэ хотын бохир ус цэвэрлүүлэх байгууламжийг өргөдөхөд төсөл нэрлэгдэж байна. Хоногт 24,000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай 18 байгууламжаас бүрдсэн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл барих төсөл бол одоогоор гацсан 16 онд эхэлсэн боловч 25 оны 9-р сарын байдлаар ашиглалтанд ороогүй, ашиглах байгууллага тодорхойгүй ийм байдалтай байна. За сангийн аманд бүртгэгдсэн 3.1 их 80 төгрөгийн 41 буцалтгүй тусламжийн төсөл байгаа. За эдгээр дотор бол 165.5 тэрбумын санхүүжилт бүхий сургууль, эмнэлэг, нисэх онгоцны буудал барилга баригдсан ийм төслүүд бол хэрэгжсэн. За гэхдээ эдгээр тухайн төслүүд эдийн засгийн тооцоолол төсөвт суух зардлын урсгал зардлын тооцоо зэрэг хийгдээгүй, ашиглалт хангалтгүй барилгууд төрийн өмчөд нэмэгдэж байгаа нь бол төсвийн тухай хуультай нийцэхгүй байна, хууль зөрчсөн байна гэж үндэсний аудитын газар дүгнжээ. За ингээ эцэст нь үндэсний аудитын газар гадаадын зээл тусламжийн хөрөнгөний зарцуулалт гүйцэтгэх үр дүн үр төлөвлөнд бол
хийсэн дүгнэлтүүдийг харахад нийтдээ 89 төслийн 17.8 төгрөг ашиглагдаагүй зарцсан бодлогын баримтчиг бүрэн уялдаагүй нийгмийн эдийн засгийн өрнөлөөг бодит тооцоонд суурлаж тогтоогоогүй ач холбогдлыг нь эрэмгүй байхад ч улсын хурлын энийг шууд дэмжиж сойрхон баталдаг эргээд төсөвтөө дарамт олж байна гэдэг дүгнэлтүүдийг хийжээ. За 17.1 төгрөг зарцсан дээр ер нь цаасан дээр өөр болсон шалтгаан бол Монгол улс зээл авдагч хөгжгөд ашиглаж ерөөсөө чадахгүй байна. Зээл бодлогын хэрэгсэл биш гэдгийг ойлгож чадахгүй байна. За улс төрийн тохиролцооны хэрэгсэл болоод аль хэдийн утсан байна гэдэг үндэсний аудитын газрын хийсэн дүгнэлтээс харж болохоор байна. За эдийн засгийн бодит эрсдлийг ингээд тооцох юм бол эдийн засгийн өсөлтийг дэмжиж чадахгүй, хөрөнгө оруулалтын эргэлтэнд оруулж чадахгүй, нэмээд одоо ингээд гүйцэтгэл нь удааширсан, гатсан шалтгаанаар ажлын байр үүсэхгүй, нийлүүлэлтийн бүтцийг сайжруулж чадахгүй. За гэтэл эсвэргээрээ одоо цаг хугацаа минут явагдах тусам хүү бодогдож байгаа гадаадын зээлүүдэд за өрийн дарамт ингээд улсын төсөвт нэмэгдэн төсвийн ирээдүйн орон зай ийм агшсан байдалтай байж байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн байна. За ингээд эцэст нь бас хийхэд ер нь бол гадаадын зээлээр хэрэгжих нийт төсөл хөтөлбөрүүдэд улс төрийн нөлөөлөл их байна гэдэг одоо дүгнэлтийг үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлтэн дээр үндэслэж хийж болохоор байна.